өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүгд шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Найздаа сайн байцгаана. Хей, сайн шийдэрхээ. Сайн хөөйсдөггүй. Чи яагаад сая гонигтай санаадаа талхаад ирсэн бэ? Би юу? Шийдэрхээ би нэг л сонио зүгээр биш байна. Тийм үү. Яагаад зүгээр шахам бол чиний бижээ өвдсөн юм уу? Үгүй. Тэгвэл чи өлсөд байгаа мó? Гэтэ би гоё мэдмээр байна. Тийм үү. Тэгээд нэстэггүй чи яагаад юм бодохтой байгаа юм бэ? За би Элия. Шийдэрхээ. Би заримдаа өөрөө ч мэдэхгүй муу хөхд болчих юм аа. Өөрөө ч мэдэхгүй мөнхт болчих юм аа. Яаж? Би заримдаа годомжинд байгаа ноорхоо хувцастай халтар царайтай хүүхдүүдийг хараад хажуугаар нь чимээгүй өнгөрчдөг, заримыг нь шоолчдгоо. Тийм үү. Уул нь наад чинь тийм сайн зүйл биш л байна л да. Гэтэ чи нэстэггүй өөрийгөө тэгдгийг олж харсан бол сайн л штэ. Гэтэ би дараа нь дандаа ухаарад ах юм. Тухайн үедээ болохоор би заримдаа тэр хүүхдүүдтэй хамт байхлаар нэстэггүй хэртэй хувцастай хүүхдтэй хамт байна гэдээ намайг хүүхдүүд шоолно ах гэж бодоод заримдаа бусад хүүхдүүдтэй нийлээд цуг шоолоод иж идэг. Тэгээд бас заримдаа хөлгөө ийм юу гэдэг лээ нэг Таягтай юу? тийм таягтай явж байгаа хүүхдүүдтэй зарим хүүхдүүд нь нэстэггүй сайн уу гэхэд нь би мэдлэхгүй өнгөрчдгөө. Нэстэггүй уулын тэгэж болохгүй штэ. Тэр хүүхдүүд чинь хүүхдүүд бид нартай адилхан бүгдээрээ л адилхан тэг ширхтэй бүгдээрээ л хайрыг авах цогцтой хүүхдүүд байхгүй юу? Чи наад намнаас уншиж ойлгосон юм уу? Гай нам байгаад нэстэггүй. Энэ номон дээр шүдэрхээ. Яасан бэ гэхээр нэг анги байгаа байхгүй юу? Ангийн хүүхдүүд яаж байгаа гэхээр бүгдээрээ яг нэг гэр бүл шиг сайн хүмүүс байцгаая гэж хэлсэн. Тэгээд яасан бэ гэсэн чинь нэгийг зарим нь шоолоод исэн. Тий, солгоо гартаа крошиг нэг хүүхдийг шоолж байгаа зү. Тэгсэн чинь би гинт хүүхдүүдтэй нийлээд тэр халтар ноорхоо хувцастай хүүхдүүдийг шоолж ирснаа гинт санаад ямар муухай юм бэ гэд харамссан. Тэгээ бас нэстэггүй яндан хөөлдөг хүүд нэг октоо тусалж байгааз чи тэр хэсэг ойсноо. Шүдэрхээ. Тэрнээс юу ойлгож авсан бэ? Октод яадаг вэ гэхээр айгүй цэвэрч те. Хөвгөд гараа хамаагүй хоорондоо нацалтаа таглал шараа мараан дээр өнхөрлөдөг. Тэгээд идэн штт. Харин октод болохоор амар цэвэр тэмцгэр ингээ шараа мараа болохоос ингээ шараа болохгүй гэдэг ингэдэж штт. Тэгсэн мөртлөө энэ тэр хөвгөд нэг шараа болсон. Хөө яндан хөөлдөг болохоор өөрөө бүр хав халтар. Тэгээд тэр хөвгөд мөнгө алга болгоцсон чинь тэр хүүхдээс юроос ичихгүй санаа зовхгүй туслаад байсан. Харин тий тэгэхээр нэстэггүй энэ номноос болохоор хүүхдүүд бид нар бүгдээрээ адилхан тэгш хэрэгтэй бүгдээрээ адилхан хүүхдүүд болохоор бие биендээ тусалж бие биенээ хайрлах хэрэгтэй гэдгийг бид нар ойлгож авдаг байхгүй юу? Чи тэгэхээр номоо уншаад өөрийгөө бас
буруу зүйл хийсэн байна гэдгийг олж авсан болохоор чи сайн мань чанд баяр хүргэе. Баярлаа. Тэ шүдэрхээ. Одоо нэстэггүй чи бити ингээд явж ингээд хаан бол би бас чамд адилхан ийм болчих гээд штий. Одоо харин чи ойлгож авсан зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлээд айл олох бос хүмүүс сайн туслах хэрэгтэй. За тийм болохоор гоё энийг яриа за. Нэрээ тэг хэрэгтэй мэн тэ шүдэрхээ. Тэгэх юм бол би тайвширх юм шиг байна. Яг зөв. Одоо би өмнө нь тэгдэг байсан юм чинь би ястаа муу хүүхэд байна гэж ерөөсөө бодож болохгүй. Харин би өмнө нь муу зүйл хийдэг байсан. Харин одоо би сайн болох хэрэгтэй гэж хичээх юм бол чи сайн болоод сэтгэл чинь маш гоё баяр хөөрөөр дөрнө. Яг энэ намдар гардаг хайрын сургуулийн хүүхдүүд шиг. Тийм шүү. Шүдэрхээ. Яг энэ зүйлийг уншиж хахад надад тэгж санагцсан. Тэрхөө яндар хөөлдөг хүүхдүүд бас бусдад тусалж байгаа. Тэр өвөө тусалж байгаа хүүхдүүд. Тэгээ бас найзыг нь багш руугаа нэг удаага юу шийдчихдэг аахгүй, чирнэ шийдчихдэг аахгүй. Тэгсэн чинь амар инээдтэй шүдэрхээ. Яасан бэ гэхээр яг буруу зүйл хийсэн хүүхэд нь биш. Өөр хүүхэд тэр хүүхдийн өмнөөс бурууг нь хүлээгээд багшаас уучлахгүйсэн шүү дээ. Тий. Тэгээ багш нь тэр зүйлийг мэдээд бас ангийнхныгаа уучлдаг. Тэгсэн чинь надад тэгж санагцсан. Тэр хүүхдүүд үнэхээр сайхан дулаахан мэдрэмж төрөөд яаж их баяр хөөртэй юм шиг санагцсан. Би өөрийгөө тэдний оронд тавьж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь гоё санагцсан байхгүй юу? Даанч би жинхэнэ амьдрал дээр тийм байж чадаагүй болохоор жоохон гонигтай байсан юм уу? Тэгэхээр би яах ёстой вэ гэхээр яг энэ хүүхдүүдтэй адилхан бусдад тусалж энийг ч ядгуурлахгүй хүүхдүүдийг яг ижил харах хэрэгтэй. Бидний иргэн тойронд маш олон янз амьдралтай хүүхдүүд байдаг. Зарим хүүхдүүд них баян байдаг, зарим нь болохоор тийм ч баян биш, зарим нь болохоор бүр гадаа амьдралтай хүүхдүүд ч гэсэн байдаг штэ. Тэр хүүхдүүд болгон бүгдээрээ л адилхан хүн болж эндхий дээр ирсэн учраас бид нар бүгдээрээ яг хүүхдүүдтэй адилхан харилцах хэрэгтэй. Тийм болохоор нэстэггүй мөнгөтэй хүүхдүүдэд гай мөнгөтэй нэгтэй найзлаа гэхгүйгээр яг адилхан найзууд харин сул дараа жоо хэцүү амьдралтай хүүхдээсэн ч гэсэн тэр хүүхдтэй бас гоё хацаа чи ийм амьдралтай байсан ч гэсэн миний найз гэж хүлээж авах юм бол хүүхдэд бид нэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс болж чаднаа. Шүдэрхээ хэнийг асуух юм байна. За. Би тийм найзтай боллоо гэж бодъё. Тэгээ би найзтайгаа уулзаад цуг тоглоо. Тэгээ би найз нарыг дандаа тэмэрх дуртай. Тэгээ миний хоц хар болоод байвал яах вэ? Нэстэггүй. Чи найзтай гоё өөртөө байгаа цэвэрхөөснөөс л өчгүй да. Тэгээ бас найзтай гоё гар нөр угаах саваа авчих юм бол найз чинь гар нөрөө угаад сурна. Тэгээд гоё шинэ хувцас өмсөх юм бол найз чинь мэдээж чиний өгсөн гоё хувцас чинь муухай болохгүй тул хичээн штэ. Тэгээл чи гоё найзтай болчихно. Тийм байх шүү нэрээ, тийм ээ шүдэрхээ. Би нэрээ зөндөө сая бодсон юм аа. Би тэмэрхлээ миний уц харуулчихна. Гэтэ би угаацсан гэж бодсон. Дараа нь би маргааш дахиад тогломоор үйл яах юм. Тоглоо дахиад харуулчихна. Би дахиад угаана. Дахиад тоглоод дахиад харуулчвал миний залхуу ирээд байна. Тийм болохоор нэстэггүй чи найзуудаа өөртөө байгаа сайхан зүйлээ хуваалцах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ чиний хэлсэн санаа бол үнэхээр нэргийн санаа юм. Цэвэрхэн ууц өгчих юм бол цаач тэрж болно. Тэгээ найздаа маань муухай болохгүй шүү дээ тийм ээ? Найздаа сайн хэлнэ. Завд юм уу хоолгоорой. Айдын чамайг тэрий шүү гэж. Тийм яа гэдэг жилхтэй. Тэгээд бас ганөр угаах сав өгөөд оос айзгаа шүдээс аваагаарай. Гараас аваагаарай гэж байг хэлж чи найзаа анхаар халамж тавьж явах хэрэгтэй. Шүдэрхээ. Харин би хөлгөө ч юм уу гаргүй найзтай бол яаж тоглох вэ? Гүйж тоглоё гэхлээр хөл байхгүй найз маань тоглож чадахгүй шүү дээ. Тийм хүүхдүүд болохоор биднээс баг зэрэгөөр яг хүүхд бидэртэй адилхан биш гэхдээ тэр хүүхдүүдийн сэтгэл бодол санаа нь яг адилхан болохоор тэр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй бид нар. Тийм болохоор аль болох тоглож болох бүх тоглоомоор тоглох хэрэгтэй. Хэрвээ гүйж чадахгүй хүүхд байх юм бол хамтдаа суугаа хичээлээ хийж олно. Эсвэл хөл авалцах тоглоом гэж зөндөө байдаг шин нэстэггүй шатар даам. Тэгээд бас гой хөгжимтэй тоглоом. Чи гой гитар дээр чинь гитар тоглоод хүүхдэд гой дуудаж өгөөд хүүхдэд их баярлах хаа. Нэрээ тийм ээ те. Шүдэрхээ. Ингэж болох юм биш.
Хөлгүүнээс мань хоёр гар нь байгаа юм чинь би гитар зааж гэж болох юм биш тийм ээ? Тийм байна шүү дээ. Тэгээд бас биш тийм ээ. Чи гоё тэргийн гоё ингээд түрээд явж олно. Тэгээ бас ариндаа үүрээд хамт гүйж олно. Тэгээд бас хөл оролцохгүйгээр тоолдог тоглоом нэрээ зөндөө байд юм бэ. тий. Тэгэхээр тавьчихгаар хагааз тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ч гэсэн ялгуур үзэж бид нар ихтэйч болохгүй. Би яг гүйж сахалгуутсаар хагаад дандаа гүүх тоглоом, хөлтөө тоглоом дандаа боддог байсан. Гэхдээ бид тэр гүүхгүй байсан ч гэсэн найз нартайгаа сэтгэлийнхээ бүх үгийг ярилцаад гой гой зүйлсээ хуваалцаж болох юм байна. Тэгээд Яг зөв. бас яах вэ гэхээр хичээл номоо хамт хийж олно, цуг тоглож олно. Зөндөө олон зүйлийг хийж болох юм байна. Тэгэхээр баярлалаа шүтгэхээ би маш гой зүйлийг олж мэдж авлаа. Тэгэхээр би дахиад илүү их найзтай болох боломжтой боллоо. Тийм яг зөв. Зарим хүмүүс бас зарим хүүхдүүд энэ хүүхдүүд биднээс өөр тийм болохоор бидэд тоглохгүй. Эднэр болохоор маш муу хүүхдүүд гэж боддог. Гэтэл яг үнэндээ бүх хүүхдүүд бүх хүмүүс адилхан. Тийм болохоор бид нэр ялангуяа нисдэггүй чи бас хүүхдүүдэд сайн тусалж хэцүү амьдралтай өвчтөе хүүхдүүдийг сайн эргэж тойрч тусалж дэм өгөх хэрэгтэй чи заяа. За энэ найзуудаа та нар ч бас бусад хүүхдүүдийг алга үзэж өөртөөсөө өөр гэж ялгуурлаж юусоо огтонч болохгүй шүү найзуудаа. Тийм болохоор бүгдээрээ тэр хүүхдүүдтэй найрсаг хандаж найзууд нь болцгоё. Ингээд найзуудаа өнөөдрийн мөнхөө отох нэвтрүүлэг өндөрлж байна. Ялгуур үзэсгүйгээр бүгдээрээ бие бинийгээ хайрлаж харанхуйч гэрэлтээрээ. Хүүхдүүдээ мөрөөдөлтөө нисцгээе. Хайрын хүүхдүүдээ баярлалаа.